За долбоо захирлаа танилцуулж энэ арт санхүүгийн нэгдлийн санхүү эрхлсэн захирал долбоо. Сайн байна уу долбоо? Сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. Тэгээд манай тайлан үзэж байгаа бүх харилцагч, хувьцаа эзэмшигчтэй цаг гаргаж ингэж онц ноцтой, өвчин зовлонтой, тасар тахалтай үед цаг гаргаж үзэж байгаад баярлалаа гэж хэлээ бас давхар. Тайлан 2020 он маань одоо Монгол улс болон дэлхийд даяар бас өвчин зовлонтой тэмцэн хүнд хэцүү зүйл байлаа. Тэгээд үүний үед арт санхүүгийн нэгдэл болон түүний охин компаниас хэрхэн амжилттай ажилласан талаар та бүхэндээ танилцуулж өгөхийг холбоо зөвшөөрсөн хүсэж байна. За баярлалаа. Шеэр хийгээд болж байна. За санхүүгийн үйл ажиллагааны санхүүгийн танилцуулгыг та бүхэн танилцуулахад бэлэн болсон байна. Энэ гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэх юм зүг бах. Арт санхүүгийн нэгдэл нь өөрөө хөрөнгө оруулалтын компани, толгой компани буюу үйл ажиллагааг бол өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг компани байна. Өдөр тутмын үйл ажиллагаа гэвэл бүх энэ хөрөнгө оруулалттай охин компаниудынхаа үйл ажиллагааны стратеги чиглэл болон өдөр тутмын маневртэй одоо менежментийг хийх хангаж ажилладаг компани байгаа. Тэгэхээр яг арт санхүүгийн нэгдэл дээр бол яг нэг харилцагчтайгаа бол болж ажилласан юм байна. Одоо энэ тайланд бол орохгүй гэсэн. Тэгэхээр яг харилцагч талын бүх тайлангууд бол манай охин компанидын тайлангууд бол тавьсан юм шүү гэдгийг бол бас дахиж тодруулж хэлэх зүг байх. За арт санхүүгийн нэгдлийн бас үйл ажиллагаа арайсан захирал долбоо хоёр манай ер нь бол нэг гард нийт ажилладаг хоёр захирлууд байгаа. Тэгээд долбоо захирал маань мэдээлэл өгөх үү. За үйл ажиллагааны хувьд гэвэл он эхэлснээр манай нээлттэй 4 хувьцаат компани буюу арт санхүүгийн нэгдэл, арт даатгал, арт кредит, Монгол шууд нар маань топ 20 индекст бол багтсан байгаа. Монголын ерөнхий биржээ. Тэгээд энэ 4 компани маань мөн адил энэ жил буюу одоо биш 4 жил 2020 онд ногдол ашиг тараасан. Арт санхүүгийн нэгдэл нь 1 тэрбум, арт даатгал нь 850 сая, арт кредит нь 1.2 тэрбум, Монгол шууд нь 330 сая гээд нийтдээ 2.3 тэрбум төгрөгийг бол хувьцаа эзэмшигчд бол тараасан байна. Энэ 4 компани л. За мөн бид нэр оны дундор хувьцаа эзэмшигчдийн ээлжид бус сурлаа онлайн захин байдлаар хийж дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бол оруулсан. Группийн хэмжээнд бас авч хэрэгжүүлдэг аянуудын нэг болох одоо ирээдүйн эзэд хувьцаатай хүүхд аяныг бол бид нэр хэрэгжүүлээд төвчүүлсэн. 2020 онд нэмэлтээр 300 хүүхэд манай хувьцаа эзэмшигч болж орж ирсэн байна. Баяр хүргэе. Ингэснээр манай нийт хувьцаа эзэмшигч хүүхдүүд маань ирээдүйн эзэд маань 900 гаруй болсон байна. Тун удахгүй бид нар 1000 дахь ирээдүйн эзнээ тодруулаад бас бэлэг барих болов уу гэж бодож байна. Тун удахгүй. За Apprentice Show нэвтрүүлгийг эхэлснийг бүхэн мэдж байгаа болов уу гэж бодож байна. Мэдээгүй бол бүтэн сайн өдрийн орой 8 цагаас гардаг шүү. Apprentice. Би тэр нэвтрүүлгээр гарна шүү. За тэгээд мөн бид нэр 4 жил хувийн тэтгэврийн сангийн ажлын хэсэгт орж хуулийн төслийг өргөн барих ажилд бол хүч нэмрээ одоо хайж оролцсон байгаа. За бас 4 жилийн онцлог үйл явдлуудын нэг гэвэл хөрөнгө оруулагч үндэстэн Монгол болон Европоор явж бүх одоо манай харилцагч, хувьцаа эзэмшигч болон бүх ард иргэдтэй бүхэн компаниуд танилцуулж сурчлаас гадна санхүүгийн боловсрал болгож өгсөн байгаа. Ингэснээр за гаавь захирал маань бол та бүхэн мэдж байгаа 2020 онд бол Европт гацсан. Тэр хугацаанд бол Европын 8 хотоор 312 хүнд бол сургалт танилцуулга орсон байна. За Монголд болохоор одоо бид нар гэсэн одоо арын баг нь нийтдээ 18 аймгаар орж 2000 гаруй иргэдэд борлуулж сургалт танилцуулга орсон байна. За мөн бид нар бас зөвхөн өөрсдөө очоод энэ бүх зүйл одоо өнөөгийн цаг үед бүх зүйл захинж байгаатай холбоотой харилцагч болон хувьцаа эзэмшигчдэд зориулж арт академи гэдэг одоо санхүүгийн боловсролын
хөтөлбөрөө захимжуулсан байгаа. Academic Arts Segment гэж ороод та бүхэн санхүүтэй холбоотой бүхэл төрлийн мэдлэг боловсролын нийтлэлүүдийг бол унших боломжтой. Нийтдээ бид нэр түрүү жил 136 нийтлэл оруулсан байна. Энэ 136 нийтлэлийг 2387 цагийг бол зарцуулсан байна. Нийтдээ 125,862 хүн орж одоо хүн чиглэлд хандлт авсан байна. Энэ бүх артиклууд нь түрүү жил бол. За бид нар энэ ажлыг бол улам цааш өргөжүүлж илүү их цар хүрээг нь томруулахаар төлөвлөсөн байгаа. За түрүүн манай хандаа захирал маань хэллээ. Бид нараас олон жилийн ажил болсон үндэсний хөгжлийн сан Монголын хамгийн анхны хамтын хөрөнгө оруулалтын санг амжилттай босгож олон нийтээс 557 тэрбум төгрөг буюу одоо 5 тэрбум татах төгрөг байснаас давуулан биелүүлж энэ сангийн үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа. За зөвхөн үйл ажиллагаа гэд баггүйгээр нээлттэй компани маань бас төлөөлөл удирдах зөвлөлтэйгээ манай төлөөлөл удирдах зөвлөл бол түрүү жил бол маш идэвхтэй ажиллаж энэ сар тахалтай үед бол бараг 2-7 хоног болгон шаардлагатай бол хуралдаж хамгийн багадаа сар болгон хуралдсан байгаа. Ингэснээр бол 4 ээлжид бус хурлыг хийсэн байна. Тэгээд нийтдээ 69 асуудал хэлэлцэж 34 шийдвэрийг бол цаг алдалгүй гаргаж ирсэн байна. За компани өөрчилсөн санхүүгийн гол үзүүлэлтүүдийг та бүхэнд танилцуулъя. 2020 оны эцээр компани маань 80 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон байна. Түрүү жилийнхээс харьцуулбал 2.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Цар тахалтай эдийн засгийн үнэлтийн үед бол бид нар бол энэ хөрөнгө оруулалтын компани гэдэг утгаараа бол харьцангуй өндөр өсөлтийг бол үзүүлсэн байна гэж харж байгаа. За цэвэр ашигын хувьд бол яг үйл ажиллагааны ашигын хувьд гэвэл 2020 онд ард санхүүгийн нийт маань 541 сая төгрөгийн ашигтай ажилласан. Гэхдээ нийт ашиг гэж та бүхэн харж байгаа. Нийт ашиг бол 2.5 тэрбум төгрөгт бол хүрсэн байна. Энэ нь болохоор цэвэр ашиг дээр нэмээд юу орсон байгаа. 2 тэрбумын нийтдээ манай хөрөнгө оруулалтын өсөлтүүд орж ирсэн гэсэн. Тэгэхээр манай яг холдинг компанийн хувьд гэж үзвэл ашиг нь бол 2.5 тэрбум төгрөгийн ашигтай бол ажилласан байна. За хувьцаа эзэмшлийн хувьд гэвэл маш ихээр нэмэгдсээр байгаа. Нийтдээ группийн хэмжээнд гэвэл Монгол шуудан оруулахгүйгээр зөвхөн охин компаниудаа оруулвал 2020 оны эцээр нийтдээ 11,000 гаруй хувьцаа эзэмштэй бол бид нар болсон байна. Үүнээс давхарсан тоогоор шүү. Үүнээс 4,700 ард санхүүгийн нийтлийн хувьцаа эзэмштэй бол байна. За хувьцааны арилжааны товчхон бас дуртаад явчих. Түрүү жил та бүхэн харж байгаа бол улаан нь бол ард санхүүгийн нийтлийн хувьцааны арилжааны хаалтын ханшны график. Саарл нь болохоор MSCI Top 20 буюу одоо зах зээлийн гол индекс, илтгэгч индекс байгаа. Тэр нь сарлаар бол ингээд зургцсан байна. Тэгэхээр зах зээлийн хувьд бол трендийн хувьд бол яг зах зээлтэйгээ хөл нийлүүлэн одоо явсан. Гэхдээ өсөлт буралтын хувьд гэвэл харьцангуй өндөр байгаа гэж бид нар харж байгаа. Тэгээд хаалтын ханш маань бол 1758 төгрөгөөр бол хаасан байна. Тэгээд 52 долларын буюу одоо 2020 оны 1 жилийн хамгийн дээд доод ханш бол 1020-аас 1890-ээс байсан. Нийт арилжааны дүн бол 4 орчим тэрбум төгрөг болсон бөгөөд бидний зах зээлийн үнэлгээ оны эцэхэд 50 тэрбум төгрөгт болсон байна. За тэгээд мөн товчхон бас хэлэхэд одоо нийтдээ 3 сая гаруй хувьцаа арилжаалагдсан манай компани. Манай компани 28 сая хувьцаатай. Ингэснээр манай компани 10.66% бол 2020 онд бол арилжаалагдсан байна. За энийг би тодруулж өөрөө нэг товчхон тайлбарлаж хэлэх нь зөв болов уу гэж бодож байна. Ард санхүүгийн нийтлэл нь 2005 оноос хойш хаалттай хувьцаат компани байсан. Өөрөөр хэлбэл одоо компани дээрээ ирж хүмүүс хувьцаагаа авч зарж ирсэн. 2019 оны 8 сарын 5 сард Монголын хөрөнгийн биржээр бүртгэлтэй нээлттэй компанитай одоо уруу нэгдэл хийхээр зөвшөөрөөд 8 сарын 8-наас 19 оны 8 сарын 8-нд арилжаа нь бол эхэлсэн.
Ингэснээр юу болсон бэ гэвэл нөгөө 2005 оноос хойш 2019 оны 8 сарын 8 хүртэл хаалттай хүрээнд хувьцаа авч байсан хүмүүсийн хувьцаа маань нээлттэй зах зээл дээр гарснараа хөрвөх чадвар бол үүссэн байна. Одоо маш хэмжээр нэмэгдсэн. Хүмүүс шууд зах зээл дээр нийлүүлэх боломжтой болсон. Ингэснээр манай одоо 15 жил одоо хөрөнгө оруулалт хийсэн байсан хувьцаа эзэмшмаа тодорхой хэмжээгээр бол гараад компани та бүхэн харж байвал компани 10.66% гэдэг бол Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдж байгаа. Замардсан топ 20 индекс дотроо бол одоо хамгийн их өв нь арилжаалагдсан компани болсон байгаа. Тэгээд бид нар 2020 онд тэгэхээр энэ бүх одоо 15 жил хаалттай байсан хувьцаанууд маань арилжиж дууссан гэж үзэж байгаа. Яагаад вэ гэвэл 2021 он гарснаар манай хувьцааны ханш маань асар өндөр эрэлттэй болж өнөөдрийн хаалтын ханш маань бол 3173 төгрөгт бол хүрсэн байна. Тэгэхээр цаашид ч гэсэн энэ өсөлт тренд хадгалагдах болов уу гэж бид нэр одоо бид нар тийм хүлээлттэй байгаа. Бидний бас 2021 он зорсон ажлууд бас цаашид энэ өсөлтийг хадгалах боломжуудыг бүрдүүлэх болов уу гэж одоо төлөвлөж байгаа. Тэгэхээр ард санхүүгийн нэгдлийн хувьд бол өчигдөр танилцуулга тавьад одоо охин компаниудын үйл ажиллагаанаас гадна яг ард санхүүгийн нэгдэл дээр болсон онцлог үйл явдлууд болон санхүүгийн мэдээлэл тусгай байдлаар хүргэлээ. Мэдээж санхүүгийн тайлангууд аваад идэвхжээд хувьцаа эзэмшлийн хурлаараа бол аль бие усны бүх дэлгэрэнгүй тайлангаа бол танилцуулна. За баярлалаа.